Сайн байцгаана уу? Та бүхэнд Bimon Булангийн үснэгтийн family-г танилцуулахад таатай байна. Уг family нь зөвшөөрөгдсөн стандарт их загвар гэсэн 3 төрөлтэй. Зөвшөөрөгдсөн маань мэдээж зөвшөөрөгдсөн хүснэгттэй. Стандарт маань зөвшөөрөгдсөн хүснэгтгүй ажлын зураг зориулагдсан байгаа. Харин их загвар нь скизэн зориулагдсан байгаа. Хэрвээ та форматынхаа хэмжээг өөрчлөх шаардлагатай бол Edit Type дээр товшоод форматын хэмжээ гэсэн дээр уг зааврын дагуу тохирох утгаа оруулахад хангалттай. Жишээ нь бүгдээрээ A1 болгох сонирхолтой байвал 11 гэж өгөөд OK даръя. Ингээд таны төсөлдөө үүсгэсэн бүхий л зөвшөөрөгдсөн хүснэгтэй хуудасны форматууд A1 болж өөрчлөгдөнө гэдгийг анхаараарай. Хэрвээ та зөвхөн шаардлагатай хуудасаа зарлахыг хүсвэл Edit Type дээр товшоод Duplicate-ийн тусламжтай шинэ төрөл үүсгээд хүссэн нэрээ өгч болох юм. Энэ удаа бүгдээрээ ажлын зургийнхаа форматыг A2 хэвээр нь үлдээгээд зөвхөн уг хуудсыг A2 1 формат буюу MNS ISO 5457 стандартад заасны дагуу өндрийн A2-оор уртын A1-ийн хэмжээтэй сунгахад туслах юм. Манайхан ихэвчлэн хуудас залгахдаа A3 дээр A4-ийг нэмчихэд байдаг. Энэ стандарт бус гэдгийг анхаараарай. Форматын хэмжээг өндрийн A форматаар, уртын A форматаар хослуулж ашиглах ёстой байдаг. Ингэснээр зургийг стандартын дагуу эвхэх боломжтой болох юм. Хэрвээ та нэг цаасан дээр хэвлэх боломжгүй тодорхой хэмжээнд залгаа гаргаж наах сонирхолтой байвал шаардлагатай нөөцөө бичигдэх хангалттай. Жишээ нь бүгдээрээ уртын дагуу залгаа гаргахдаа 3 ширхэг A3 ашиглалаа гэж үзье. Энэ тохиолдолд 2 залгаа гарна. Тус бүр дээр нь 5 мм-ээр давхарлаж наая. Өөрөөр хэлбэл 2 см-ийн нөөцтэй хэрэгтэй болно. Эцсийн дүнд та бодит цаасныхаа хэмжээг эндээс харах боломжтой. Буцаагаад ажлын зургийнхаа үндсэн форматаар солиё.